За сайн байцгаана уу? Энэ удаад нүүрний дунд шатны дасгал бэлдсэн байгаа. Нийт 10 дасгал заа. Тэгээд урд нь анхан шатны дасгалыг хийж байсан хүмүүс энэ дунд шатны дасгалыг шууд дагаад хийхэд болно. Эхний дасгал нь духны дасгал байгаа. Анхан шатны дасгал дээр заажсан дасгалыг арай хөндрүүлж ачаал нэмж хийнэ. За анхан шатны дасгал дээр духны дасгалыг хийхдээ өмсгөө өргөлөө, буулгалаа иймэрхүү маягаар хийж исэн бол одоо дунд шатны дасгал дээр өргөлөө нэг өргөсөн байдал цаашаа 2 өргөлөө, цаашаа 3 өргөлөө ийм маягаар өргөлөө буулаа биш өргөчөөд цаашаа ингээд тултал нь өргөөд 5 тон дээр давлгаалуулж. Тэгээ 1 2 3 4 5 хүртэл өргөлөө өргөсөн байдал тулсан байдал 5 секунд байрна. За үүнийг 3 удаа хийж үзье. Эхлэе. Өмсгөний дээр гараа байрлууллаа. За 1 цаашаа явлаа, 2 явлаа, 3 явлаа, 4 явлаа, 5. За одоо 5 секунд байрна. 1 2 3 4 5 буулаа. За дахиад эхлэе. 1 2 3 4 5 секунд барилаа. 1 2 3 4 5 буулаа. За сүүлчээ. 1 2 3 4 5 секунд барья. 1 2 3 4 5 буулаа. Дараагийн дасгал нь тухны 2 хажуу хэсгийг чамлана. За энэ дасгалыг хийснээр хөмсгөний хэлбэр сайжирна. Ялангуяа хөмсгөний зах хэсэг өргөдөн мөн дээд зах өргөдөг үр дүнтэй. Үүнийг хийхдээ хөмсгөний гол хэсгийн дээр хуруунуудаа эрхий урууноос бус хуруунуудыг байрлуулад. За ийм байрлал зөвхөн хөмсгөний зах хэсгийг өргөөд буулгана. Тухны гол хөмсгөний гол оролцохгүй зөвхөн хөмсгөний зах оролцсон. За эхлэе. 1 2 буулаа, 3 буулаа, 4 буулаа, 5 буулаа, 6 буулаа, 7 буулаа, 8 буулаа, 9 буулаа, 10 буулаа. Замраад өрөө суллаад дахиад эхлэе. Өнөөдөр хөмсгөний гол дээр байрлууллаа. За эхлэе. 1 буулаа, 2 буулаа. За ингэж өгтөө чихээр бас дэмжиж өргөж болно. 3 буулаа, 4 буулаа, 5 буулаа, 6 буулаа, 7 буулаа, 8 буулаа, 9 буулаа, 10 буулаа. За 10 секундээр өргөсөн чихтэй 1 2 3 4 5 6 7 8 9 10 өрөө суллаад энэ шилээд байвал мөрөө сайн суллаж өгнө. За дараагийн дасгал нь болохоор одоо нүдний захын үрчлээ. Галууны саруу гэж бас хэлдэг. Нүдний захын үрчлээ, одоо нүдний доод хэсэг, дээд зогч хангалах дасгал байгаа. Зүүнийг хийхдээ хөмсгөний энэ яс ингээд барих юм бол ингээд яс өрөвдөж байгаа хөмсгөний тэр ястаа гоонд дээд хуруунуудаа байрлуулна. Хурууны үзүүр биш. Хурууны аль болох өндгнүүдийг хүрэхээр хөмсгөнийхээ тэр ястаагаа байрлуулад энэ хажууд нь болохоор хоёрын тэгээд энэ хажуу захаар нь болохоор 2 7 хуруугаа нийлүүлж тавьж өгөөд доод хэсэгт нь мод энэ дагуу яснууд байгаа. Энэ яснуудын дагуу хуруунуудаа ясны жоох дээх нь
айхтар ингэж даарч эсвэл татаж дээш нэмээ доош нь татаж дарахгүй. Нүдээ үүлэлэг анивчин амар чанга анивч шаардлагагүй. Тэгвэл 20 удаа хийжсэн. Эхлэе. 1 2 3 4 5 6 7 8 9 10 1 2 3 4 5 6 7 8 9 10 нөгөө талаараа давтъя. 1 2 3 4 5 6 7 8 9 10 1 2 3 4 5 6 7 8 9 10. За сая анзаарсан бол одоо би зүүн талаараа ихтэй ингээд сайн анивчижсэн бол баруун талаараа ихтэй арай дутуу ингээд анивчаад байгаа. Энэ яагаад гэхээр одоо нүрийн тэгш бус юмтай болохоор одоо энэ энтлийн булчин арай богинохон чан, энтлийн нь болохоор одоо арай сул урт болохоор ингээд нүдээ анивчхад бол ялгаатай. Тийм ялгаа байгаа. За дараагийн зүйл нь болохоор одоо хамрын дээр энэ өмсгөний гол хэсэгт үүсэж байгаа үрчлээ нуглаа. Одоо арилга нь одоо тэр хэсгийг чангалах, одоо хамрын угийг нарийсгах тасгал байгаа. Үүнийг хийхдээ өмсгөний одоо голд доод хэсэгт нь гурвалжин үсгээр хуруунуудаа байрлуулна. За ийм байрлал одоо ойлгож байгаа юм шиг тийм гунигтай царайлна. Гунигтай царайлахад бол эндээс доош одоо ийшээ татагдж байгаа тийм мэдрэмж төрнө. За энийг 5 секундээр 3 удаа хийж үзье. Эхлэе. 1 2 3 4 5 буцлаа. Тэгэхээр 1 2 3 4 5 буцлаа. За тэгэхээр 1 2 3 4 5 буцлаа. За 10 секундээр барьж үзье. Гунигтай царайлаад эхлэе. 1 2 3 4 5 6 7 8 9 10 буцлаа. За дараагийн тасгал хацрын тасгал. Амаа үл ялгийн ангаасан байдалд дунд долоор хурав доод шүдний дээр хацрын дотор талд байрлуулна. Тийм байдалд хацраа одоо тэр хуруу наасын хэсэгт дотгошоо чиглүүлж чангалан нэгэн тон дээр баг. За эхлэе. Ингэхдээ одоо нэгэн тон дээр 1 2 баг зэрэг чангаллаа. 3 4 тон дээр өрсөө сайн чангаллаа. 5 6 баг зэрэг суллаа. 7 8 бүр сайн сулна. Зүүнийг 10 өөрөө дотроо тоолоод хий. Тоолоод 10 удаа хийгээд амраа дахиад бас 10 удаа хийгээрэй. За өнөөдөр бол одоо ингэж нэг 5 тасгал заалаа. Тэгээ 5 таслыг бол нэг 2-7 хоногийн хугацаанд бол одоо бүрэн хийж даадах хэрэгтэй. Тэгээд 3-р 4-р 7 хоногт нь болохоор үлдсэн 5 таслыг заана. Тэгээд 5 6 дахь 7 хоногт нь болохоор бүх дасгалаа тайлбаргүйгээр шууд хараад дагаж хийхээр захар төлөвлөсөн байгаа. Ингээд одоо нийт 6-7 хоног хугацаа буюу одоо сар хагасны хугацаанд дундчны дасгалыг одоо хийх болно.